За бичлэг үзэж байгаа өдөр өглөө орой мэндийг та хэдэгтэй хүргэе. За бүсгүй хүн шинэ жилээрээ хамгийн үзэсгэлэнтэй дэгжин тансаг байхыг эрхэмлдэг. Өөртөө цаг гаргаад өөрийгөө тэр үчийн хамгийн гоё үчийг өөртөө зориулах учраас гараашаа часаахын дурлуулах боломжтойг танд дуулгая. Нэгэн таксаа төлөөд үр дүндээ гоё шинэ жилд орж байгаа юм чинь та өөртөө итгэлтэй алхах гişгээ өөртөө итгэлтэй лүк бүрдүүлэх нь хамгийн чухал. Өнөөдрийн онцлж байгаа дэлгүүр буюу өнөөдрийн миний бүрдүүлсэн лүк нь ямар учиртай юм гэхээр энэ оны сүүлийн загвар. За ийм лүкийг өөртөө бүрдүүллээ. Маш дэгжин бөгөөд загварлаг тэгсэн хэрнээ энгийн гой болоожууд дөнгөж өчигдөрхөн болсон учраас энэ удаа та хэдтэй бичлэгээрээ би бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлыг онцолж байна. Маш гоё дэгжин тансаг гоё өнгийн палаачтай бүсгүй хүн рүү ер нь л ирэмгүй эргэж хардаг. Тийм учраас өнгө айгуу чухал. Магадгүй та дэгжин хэрнээ ийм гоё загварлаг цагаан палаачийг хэрвээ өмссөн байх юм бол тухайн үчийн гэрэл болон бусдаас ялгарах онцлог давуу тал айгүй өндөртэй байх боломжтой. Жишээлбэл энэ ягаан өнгийг зөгтөг бүсгүйчүүдэд бол өөрт зогсон үс засал аксессуарууд зүгээд цаанаасаа өөр харагддаг. Тэгээд энэ гоё палаж маань илүү одоо ийм шинэ өвөрмөц дүр төрхтэй. Нэг палажнаас ердөө нэг арцмаар учраас одоо нэг шинэ жил дээр найз нөхдөхийн дунд ч юм уу нэг шинэ жил дээр ширээн дээр 2-3 удаа ижilсэхтэй санаа зовх юугүй ойлголт байхгүй гэсэн. За хар палажны хувьд болонгуудаа бас их тансагтай ер нь харын хамгийн класс юм. Түр палажны маань хамгийн гоё нь сайзны хувьд хүний бид айгүй гоё сууж өгдөг тав тухтай дээрэс нь тайл болон мөр чэжин хэсгээрээ том байдаг нь бүсгүйчүүд байлангуяа манай Монгол бүсгүйчүүдийн онцлогт айгүй гоё тохирж өгдөг. За энэ болонгуудаа энэ ямар хөөрхөн чимглүүр ихтэй, гар деталь ихтэй гоё чамин палаж вэ, цав цагаан. Тэгээ дээрэс нь яг бугуун хэсгээсээ хар оруулахтаа дээрээ ийм ихтэй. За магадгүй жижигхэн ийм хөргөн цайвар палаж сонирхдаг хүмүүс энэ деталь нь ямар гоё. Тэнгүүтээ ийм дэргэр палажийг зөгтөг хүмүүст бол энэ үнэхээр хөөрхөн юм байна. Энэ бол ингээ урдаа ингээ битүү ингээ гоё юу бүг юм бах юм ямар гоё шулуун хар бүгэн дээр ийм хөргөн топ орж ирж байна. Энэ бас л илүү зэрлэг юм аа. Энэ хар палаж нь болонгуудаа бас л ийм нөгөө мөрний хажуудлын мах дарагчтай учраас дараа бас ахаа таагаа өмсөх боломжтой. Ер нь бол нэг энэ жил энийг иймэрхүү хээ том цэцгнүүд илүү онцлогдоод байгаа юм шиг байгаа ханзаараад байна боломжтой. Энийг бол ямар ч насны хүн өмсөх боломжтой. За тэгээд энэ жил бас нэг харсан палажнуудын маань онцлог нь юу вэ гэхээр илүү мөр хэсэг нь илүү нуруу гарсан байсан, задгаа байсан. Тэгэхээр задгаа гой палаж өмсөх нэ гэж ойлгох нь энэ жилийн шинэ жилийн. За энэ биш түрүүний миний яг ярьсан. Бүр шаал тэсвэндлэн өнгийн цэцэг орж ирэхээр энэ хар палажийг бусдаас шал өөр харагдаж байна. За энэ ямар хөөрхөн гүнжлэг юм бэ ёо. За энэ болонгуудаа зүгээр л тухайн үдшлийн гүнж хампуугийн нөгөө гүнж тодруулна гэх юм бол ийм гоё палаж өмсөн бүсгүй бол угаасаа тодорхой хаа. Та өмсөж та тэр үдшийн хамгийн гоё байх боломж бол таны өөрийн чинь сонгосон, өөрт чинь таалагдсан хотоос номер 1 сонголт шүү. За энэ жилийн тренд торон юм. Оо энэ миний хараач. Вау, энэ чи ямар гоё. Халууц садах юм бол энэ. Ташуун мөр бас их модонд орчин тий. Энэ нэг аксессуар нь өөрөө энэ палачийг бүр толтол нь аварсан. Гэтэл хормон хэсгийн энэ дали бөгөөд энэ гоё үд нь өөрөө энэ палачийг илүү тансаг бөгөөд дэгжин харагдуулж байгаа юм гэсэн. За дараагийн энэ хөөрхөн палачны хувьд энэ зүгээр гоё юм байна. Нутгийн хормон. Тэгээд яг энэ ингэр хэсэг нь тухайн яг палажны маань хамгийн хөрхөн онцлог. Тэгээд хажуугаар нь ингэж гараа оруулж ирэнгүүтээ энтлийн махаа чинь ингэж хөрхөн дарж өгнө гэсэн. Тэгээд гой аксессуаруудаа та элегансаа судалтаа авалтаа хийгээд сонголтоо хийгээд өөрөө бүтэн иж бүрэн хөрхөн болоо гарах боломж байна. За дараагийн миний лүк. Ягаад байгуул шинэ жилээр палаж гэж тийм үстэй. Аль болох дараа ахиж өмсөх боломжтой юм хөрхөн ийм лүк бүрдүүлж эхлэв. За тэгэхээр одоо би та хэдтэй манай бүсгүйчүүд бас нэг тийм юу гэдэг миний энэ өмссөн өмд цамц шиг хэрнээ энгийн авахыг хүсэж болж жоохон тансаг хэрнээ энгийн. Надад энэ их ухаа санагдлаа. За юу өмд нь биш те. Өмд нь биш юу бүр болонготой юм уу. Ингэвтэй ирэмгэн аягүй гоё байгаа. Тэгээд энийг заах дотор нь хийгэнгүүт
Ер нь бол маш тийм дэгжин бөгөөд эмгтээлэг хөрхөн харагдахад тэгээд энэ яг гарц зүйцэн илүү энэ гялалзаад байгаа зүйлүүд ба. За тэгээд энэ зүйлсийн эмэг бүгдээрээ элеганс байгаа учраас ямар гоё юм хаанаас авсан хаана байна гэж асуух шаардлагагүй элеганс. Би сая орж ирээл бүр өөр хүн болоод дүрээ хувилж чадчих шиг. За эндээс солонгуудаа зүгээр ийм энгийн өдөр тутамд өгчхөө гэсэн ирнэ. Бас магадгүй манайхан тийм даруухан хэмжээс ордог бүсгүүчүүд байна шүү дээ. Иймэрхүү хүмүүс. Би нөгөө харах цаг хугацаа өмсчөөс илүү харах хугацааг удаа ингээд бариад харчих. Нилээн том big size-тэй өмсдөг хүмүүстэй. За ийм хүүхэн шигтгэн мэхлээд энэ ханцны энэ хөрх үүд яасан гоё. Энэ урт пижакгүй шүү дээ. Урт пижак бас их гоё харагддаг. Нарийнхан гоё хөлтэй хүмүүс. За тэгээд би та эдтэй одоо магадгүй над миний бичлэгийг нилээн том биетэй бүсгүүчүүд үзэж байгаа юм бол та нартаа зориулсан гоё бас палажууд байгаа. Дуулгыг заяа энэ удаа бүр яа гэдээ гэдэлцэж байна. Би энэ ч одоо шүнийг гэрэл мэрэлд орж ивэл бүр алах нэ. 70-100 кг-ийн жинтэй бүсгүүчүүдийг таарна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ийм богино ханцууд ийм гоё хамбан байгаа нэг гоё юм тасаг. Дээрээс нь нэг сэлхэн. Ямар гоё удаан хөрөн бэ? Вайн яг вайн юм шүү дээ. За энэ надад бүр өстө хамгийн их таалагдсан. Энэ бүр гатсан ганганаа бүрт хэлэхгүй. Хом арзмарын хэрнээ энэ минийхэн шигтгэн мэтэн браг. За тэгээд хамгийн сүүлд нь та эдтэй бүр гой гой харуулнаа заяа бас гой гой хийлье. За энэ 60-аас 80 кг-ийн гинэ. Вау. Энэ хормон ямар гоё юм. За хормон гоёос гадна энэ дотор талын энэ гар энэ деталууд нь ямар гоё мөрний яг энэ хэсэг мэсгэр оруулсан. Энэ өстой хөөх юм. Тэгээ мэдээж өөр дөрөө хөрхөн өхний поролонтой. За тэгээд энэ шигтгэн дахиад танд ямар нэгэн байдлаар гоё ямар ч зүг шаардлага. За энэ болонгуудаа ингэж өмсч бас болно. Гэр томсвол бүсэлжиж бас болно. Магадгүй хөөрхөн бие давхар бүсгүүчүүд маань ч гэсэн хөөрх юм байна. Ягаад тэгэхээр энэ нэлээ өргөн байна. Гизний хэсгээр хангалттай сонирхолтой байна. Бие давхар хэрнээ гоё шинэ жилд орж байгаа бүсгүүчүүд нөхөр харагдаад байна. Тийш ягаад чинь энэ болохоор хар бор хүрэн гэсэн 3 өнгө. За тэгэнгүүтээ дараа 100 цагт бас палажинд өмсөх боломжтой. Эмэгтэй хүний нэг энэ нэг гурвалжин ингэр айгүй гоё чимж өгдөг. Ялангуяа жоохон хөх томтой хүмүүс бүр гараад. За тэгээ энэ дээр мань гоё юм шар өөрөө юм шар бүстэй юм чинь гоё гоё шар өнгийн хөрхөн деталь аксессуар зүгээд орчход ерөнхийдөө хальчин гоё харагдсан. Энэ нэг юм гоё хөлтэй дээгүүрэл тархан хүмүүс идэв шүү дээ. Тэд нар бас гоё юм байна. Ягаад тэгэхээр гоё нарийнхан хөл харагдуулаад энэ өөрөө өмсөнгөт бүсээрээ өөртөө тааруулаад. Бүс нь их гоё деталь гоё бүстэй юм байна. За энэ их хөөрхөн зэгцтэй гоё харуулж байна. Ийм гоё шигтгэн үүдтэй гоё хардаар хар шигтэй. Тэнгүүтээ хормон ямар хөөрх. Энэ өстой гоё юм байна бас. Энэ ямар өрмөц өнгөө те? Өрмөц өнгөө? Өрмөц юм байна. Пиццак урдаа энэ дээлийн товчиг ийм товчтой юм байна. Тэгээд тэгэнгүүтээ ханцыг хэсгээр ийм торын юм байна. Энэ ямар марцын те? Харагдаагүй юу юм бэ? Яг гоё ингэж бэлтганаад цаанаас нь бөгж мөгж би амтнаа. Өмнө их гоё юм байна. За дараагийнх нь болонгуудаа одоо илүү богинохон гоё палаж сонирхдаг бүсгүүчүүдүүд. Энэ бол Chanel ингэр. Энэчлийн бас л мод ингэр. Тэгээд гоё цав цагаан гоё Chanel ингэрэн дээр дээрэс нь гоё юм шигтгэн оруулж ирсэн энэ палажийг бүр гоё. Бариуцтай гоёч материалтай юм байна. За тэгээд энэ бол цөөхөн арзмаартай. Энэ арын энэ цагаан болонгуудаа бас юм. Дараа бас л юм дээр л юун дээр өмсөх боломжтой. Богино загварууд. За богино загварын ийм сисиг бол угаасаа үеийн үед загвар нь хуучирдаг нэг юм хөрхөн палаж. За тэгээд энэ болохоор энэ бас ийм цэцэгтэй. Энэ яасан гоё. Дээрэс нь ийм хар оруулахтай хоёр бантгтай мөртэй гэх мэтчлэн. Эмэгтэй хүний нөгөө шинэ жилд зарцуулдаг цаг хугацаа санхүү жоох өндөрлөлтөө. Тэгтээ нэг нь та тухайн шинэ жилийг би орноо гэд онцлцсан л маш гоё ач холбогдол өгч хөөрхөн болоод за өөрхөн таалагдсан тэгээ нүүр будалтыг гоё ховцыг өмсөд очивол илүү гоё танд тийм тансаг мэдрэмжийг нэгдэг нь. Тэгээ магадгүй миний төгсгөлд хэлэх цаа үг гэвэл хэдий харан өнгө таны одоо үүдийн өдөр тутмын байнгын өмсдөг байсан ч гэлээ гоё өнгө гоё
загвар хийцгийг донжийг нь тааруулаад өмсчих юм бол хар балааж нь хар дээрээс нь таныг илүү ялдамхан гой харагдуулах, цэгцтэй харагдуулах бас боломжтой гэдгийг та хэдтэй дахин дуулгая. За элеганс дэлгүүрээс өнөө өдрийнхөө бичлэгийг 100 гаруй төрлийн загвараас би ердөө хэдхнийг онцлоо. Тэгээ хөргөн маш олон төрлийн сонголттой байгаа дээр нь амжилт та сонголтоо хийгээд энэ жилийнхэн гоё лүкийг бүртгүүлээд тавтай тухтай гоё шинжил тансаг хүчийг өөртөө зориулаарай гэд бүсгүйчүүдэд уриалмаар байна. Тэгээд Викторийн хөргөн бичлэгийг тоглон үзэж таалан сойрхож цааш нь түмэн түгээд шеэрлдэг та хэдтэй маш их баярлалаа. Эмэгтэй хүн үргэлж өөрийгөө нэгт тавьж байх хэрэгтэй. Бүсгүй хүн өөрийгөө мартвал таныг бүх зүйл мартна гэдгийг үргэлж санаж агаарай. Тэгээд тансаг үчиг элеганс бас. Тэгээд танд бас эмэг, зүйл, дүүфэл гэдэг одоо таны шинэ жилийн үдэш хэрэгтэй болгон энэ дэлгүүрт бүгд байна гэдгийг дахин дуулгая. Хамт байсанд маш их баярлалаа. Баяртай.